Үзэгчдийн хүсэлтээр part 6-аар эхлүүлье. Энэ сурал дээр би donation хийлгээж асуулт болон бичлэгийн хүсэлт гаргасан хүмүүсийн асуултанд хариулж бичлэг болгодог. Хүсэлтэнд хариулах нь 1000 төгрөгөөс дээш donation-ийн үйлдэл байгаа шүү дээ. Нэрээ манганы үйл явдал спойл агуулсан зүйлс ярьж магадгүй болгоомжтойгоорой. Асуулт руу орцгоё. 15,000 donation ирсэн. Маш их баярлалаа. Асуулт нь музаан яагаад нөхөр хүүхэд эмэгтэй болж хувираад байдаг вэ гэсэн байна. Аним дээр энэ талаар тайлбар байдаггүй болохоор хүмүүс музааныг эмэгтэй болох сонирхолтой энтергээд янз янз сэтгэдэг байсан. Инхлээ сүүлд чөтгөрийн ангуучийн пенбук дээр музааныг зүсээ хувиргадаг шалтгаан нь албан ёсоор ил болсон байгаа. Тэр нь юу вэ гэхээр эхлээд нөхрийн дүр буюу асагсад танжироотой анх удаа таардаг үеийн төрхийг нь ярилцгаая. Энэ төрх болохоор Цукихико гэдэг нэртэй төрх. Төрх жижигдээ музаан хувираагүй яг өөрийнхөө жинхэнэ дүрээр байгаа юм л та. Яагаад Цукихико гэдэг нүрээр нөхрийн дүр тоглож байна вэ гэхээр мэдээлэл цуглуулах болон мөнгөний төлөө. Энэ эхнэр нь гээд эмэгтэй болохоор гадаад худалдааны компани захирлын охин байхгүй. Тэгээд эхнэр нь музаанаас өмнө нөхөр охинтой байсан ч гэлээ. Музаан энэ эмэгтэйн тэр одоо компанийн нийт хөрөнгө болон мэдээллийг ашиглахын тулд нөхрийг нь халаад тэгээд өөрөө шинэ нөхөр нь болсон гэсэн үг. Бараг амар дарамшиг байгаас. Нөхрийг нь алангуутлаа өөрөө эхнэрийг нь найраад шинэ нөхөр нь олоо наац. Музаан өөрөө янз янзын дүрд орж нарны гэрлийг давах мэдээлэл судалгаа хийдэг байхгүй юу? Мэдээж мөнгө хэрэгтэй. Тэгээд аль алин дээр нь энэ эмэгтэйтэй гэрлэх ашигтай байсан. Дээр нь музаан гадаад орнуудын соёл хувцсан дуртай. Хувцас стил нь Майкл Джексонтэй адилхан гээд баахан мим хийдэг штэ. Магадгүй музааны тэгж хувцалдаг нь гадаад орнууд сонирхолтой тэрнтэй холбоотой байх. Тэгэхээр Цукихико болж үлдээснээр нэгт мөнгө, хоёрт мэдээлэл, гуравт гадаад худалдааны компаниар дамжуулан өөрийн сонирхол хоббиг хангах гэсэн гурван давуу талуудыг олж авдаг гэсэн. Дараа нь хүүхэд болсон байдаг. Энэ төрх бас ойлгомжтой цэнхэр хиган банаг олохын тулд судалгаа хийж ном уншиж байсан. Энэ гэр бүлд тийм судалгаа хийхэд үр дүнтэй ямар нэгэн зүйл одоо тэр номын санал юм уу та байсан гэсэн үг. Одоо харин хамгийн сонирхолтой төрх болох эмэгтэй төрхийг нь ярилцсанаа. Нэрээ энэ мэдээллүүд миний таамаг эдэр биш пенбук дээр баттай гарсан мэдээллүүд ч үү. За доод царуудыг хүйс тэмтэрдэг хурал дээр музаан эмэгтэй төрхөөр гарч ирдэг. Үзэгчид их гайхаж шоолж мим хийж байсан энэ төрхийн шалтгаан мөн л мэдээлэл цуглуулж явсан юм л та хөрхий. Гэхдээ хамгийн сонирхолтой нь пенбук дээр музааны энэ төрхийг гейша гэж тодтогоо нэрлсэн байдаг. Гейша гэдэг нь эрэгтэй хүмүүсийн өмнө бүжгэлж дуулж шамисен гэдэг Япон хөгжмийг тоглож арх ундаглаж яриа өрнүүлдэг ажил байхгүй юу? Та нар төсөөлж байгаа бах те. Гэхдээ бодоод үзтээ. Музааныг хүмүүсийн өмнө бүжиглээд дуулаад арх ундаглаад байж гин гэд боддоо. Нөгөө өөрчлөлөгчнөр нь ууралж аашлах юм бол музаан алчихгүй тэстгэл юм бах та тий. Нэрээ тэгээд байж гин гэж боддоо. Юу тач музаан элдв дүрд ороод байдаг нь цэнхэр хиган банаг хайх, нарны гэрлийг давах судалгаа. Мөнгөний их үүсвэр олох зэрэг ажлын төлөө юм аа. Энэ хувирах чадвар нь музааны өөрийнх нь цус чөтгөрийн урлагтай холбоотой байх. Чөтгөр болгон яг ингэж хувирч чадах уу гэвэл үгүй. Магадгүй гейша төрхөөр доод саруудыг алсан нь ажиллаа хийж байгаад нөгөө эрчүүд нь уурыг хүргээд тэр уурынхаа стрессээ юм уу доод саруудад тайсан ч байж болох юм хэн мэдв. За энэ асуултын хувьд өөр дэлгэрүүлж ярих юм баг байхгүй учраас энд хүрээд босгоё. Хүсэлт явуулсан баярлалаа. Дараагийн хүсэлт хэрв Незуко хүний мах идээд зүхтаад гэд бүрэн бичигдэг байсан. Би энийг болохоор хүний мах идээд зүхтаад ер нь зүгтсан л гэж ойлголоо. Тэгэхээр Незуко музааны удирдлага доорх чөтгөр гэсэн үг болж таарна. Эхний ээлжинд Незуко чөтгөр болж хувираад өглөө ирсэн Танжирог танилгүй хаална. Үүний дараа Томьёкогийн далуулна. Мэдээж ингүүл түүх дуусч музааныг ялах харагч ойрын хэдэн зуун жилдээ үгүй болох үзье. Тэгвэл Незуко Танжирог ирэхээс өмнө чөтгөр болж амжаад зүгтсан гэж үзье. Незуко зүгтаж үлдсэн Танжиро дээр Гию ирж Танжирог Урокодаки руу явуулна. Танжирын хувьд гэр бүл нь чөтгөрт алагдсанаас гадна Незукогийн цогцос олдоогүй учраас чөтгөрийн ангууч болж Незуког хайхаар шийднэ. Танжирог Урокодаки дээр 2 жил бэлтгэл хийх үеэр Незуко маш хурдан хүчтэй болно. Учир нь Незуко унтах үедээ хүн эзэнтэй адил хүчээ нөхдөг. Босод чөтгөр өдөр юу ч хийж чадахгүй байхад Незуко унтаад л хүчээ ихсгээд байна гэсэн үг. Оройн цагаар харин хүн эзнээр урд өмнө байгаагүй хурдан хүчээ нэмнэ. Өдөр нь унтаад оройн хүн идээд ерөөдөө энгийн чөтгөрөөс 2-3 дахин хурдан хугацаанд хүчтэй болж байна гэсэн үг. Ийм маягаар хүчээ эрчимтэй нэмж байх үеэр Незуко гинт хязгааргүй цайцад шилжүүлнэ. Түүний өмнө музаан зогсож байх бөгөөд Незуко шууд л зөнгөөр энэ хүн бол миний эзэн гэж ойлгоно. Музаан Незукод хандан энэ богино хугацаанд ийм хүчтэй болсон байна. Бусдаас өөр юм. Чамайг доод сарны байр суурийн төлөө өрсөлдөхийг зөвшөөрье. Ямар тоог хүсэж байна гэхэд Незуко нэг гэж хэлнэ. Музаан зөвшөөрч эммөг дуудана. Эммөгийн эсрэг Незуко. Незукогийн хувьд эммөг хүчтэй харагдахгүй байсан ч тулаан эхлэхэд Незуко зүудний ертөнцид шууд унана. Танихгүй атлаа сэтгэл өвдгөм дотн хүмүүс.
Бас танихгүй ч гэсэн өөрлөө нь илтгэр инээмсэглэх хөвгүн. Незуко цус чөтгөрийн урлаг ашиглан өөрийгөө шатааж зүүднээс сэрнэ. Нүд ирэмхийн зур М хэдэн хэсэг хуваана. Ингээд Незуко М-ийг өөртөө шингээж доод сарны нэг болж дэвшинэ. Музан гайхалтай би чамд найдаж байгаа. Цэнхэр хиган банагхай. Мөн хашираа алж чадах юм бол чамайг дээд сарны байр суурийн төлөө толдохыг зөвшөөрье гэж хэлээд Незуког явуулна. Незуко үргэлжлүүлэн зогсолгүй хүчтэй болсоор байна. Мөн Незуко нэг газараа тогтолгүй тосгоноос тосгон дамжин явдаг учраас нэг орой шархсан чөтгөрийн ангуучдыг эмчилдэг харшийг олно. Шинобугийн харш байж таардаг. Незуко энэ газрыг устгахаар шийдэн нэвтрэхэд түүний ардаас нүдээр гүйцэж харамгүй хурдтай довтлогоо ирнэ. Незуко толгоогоо тасдуулах гэж бодсон ч төсвүүдэд л өнгөрөв. Харин нөгөө сэлэмчин өнөөдөр сар үзэсгэлэнтэй байна шүү. Тийм бидтэй чөтгөр охин гэд инээмсэглэв. Мөн өөрийгөө шавжны хашираа Кочо Шинобу гэж танилцуулав. Незуко хариуд нь хашираа ийм сул дорой байдаг гэж мэдсэнгүй. Толгойг минь авчиж чадсангүй гэж хэлэхдээ зэрэгцэн амнаас нь цус асгаран өвдөглөв. Незуко хордсон байлаа. Гэвч Незуко шууд цус чөтгөрийн уулгаа ашиглан хорыг шатаана. Гайхширсан Шинобу хормхон зуур анхаарлаа алдан Незукод асуув. Үр цайх төхөж байсан тул Незуко зүхтааж амжив. Энэ явдлын дараа Танжиро Гиюн тусламжтайгаар Рюийг ялгахч тэр шөнө Зенитсүч бас нас барна. Яг гэвэл энэ ертөнцид Кочо Шинобу байхгүй болсон учраас дахин нэг удаа хязгааргүй цайзад дуудагдах Незуко. Гэвч энэ удаад бусад доод сарууд ч гэсэн ирсэн байв. Музан гарч ирэн Рюи үгсэн гэж хэлээд үндсэн зохиолын адил бүх доод сарыг устгана. Незукогоос бусдыг нь. Музан Незукод хандан хашираг ялсан байна. Яа харахгүй чи бол онцгой. Амлсан ёсоор дээд сарны эсрэг байр суулгах тулаан хийхийг зөвшөөрье. Аль тоог хүсэж байна гэхэд Незуко нэг гэж хэлэх завдал олголгүй Музан өдөөс нь нэгийг сонгох хэрэггүй. Чамайг өхүүлэх нь дэндүү хайран гэж хэлв. Незуко тэгвэл хоёр гэж хэлв. Ингээд Доомон эсрэг Незуко. Доомон инээмсэглэн ямар сайхан шөнө вэ гэхэд Незуко хурдхан үх гэж хэлээд дулаан эхэлнэ. Незуко гайхширна. Дээд сарны хүч, өдийг хүртэл мэдрээгүй асар их хүч. Тулааны туршлага, хурд болон хүч бүх зүйлээрээ Незуког давж байв. Гэвч Незукод аз тохиосон байв. Хүч туршлагаар Доомогоос дутсан ч гэлээ. Доомогийн цус чөтгөрийн урлагийг Незуко амархан шатааж давуу талыг олж Доомог ялж өөртөө шингээж чадна. Доомон хувьд шинэхэн чөтгөрт ялагдана гэж бодоогүй хаанг зам болон тулааныг хүн дээр хүлээж аваагүй тэр сэтгэл зүйн ялагдахад хүргэсэн гэж хэлж болох юм. Ингэснээр Незуко асар их хүчийг өөртөө шингээж дээд сар 2-ын байр суурийг аав. Харин нөгөө талд энэ ертөнцид Эмбу нэгэнд байхгүй болсон учраас мөнхийн галтрын үйл явдал тохиосонгүй. Харин 6 цэнгэлийн дүүрэгт Ренгоку болон Тенгэнэр хамтран Гёторог ялсан байв. Мөн тэр үйл явдалд жихэндээ зүйлтэй нарны амьсгал ашигладаг сэлэмчин оролцсон гэдгийг Музан олж мэдэв. Музан дээд саруудыг холдуулан маш их хэлэгнэж жихэндээ зүйлтэй сэлэмчин Рюи болон Гёторон хэрэгдээ үзэгдсэн. Түүнийг устгах гэж Незуко болон Кокшибог дарахтын тосон руу явуулна. Эмхтэй сэлэмчний талаар сонсоод Кокшибо өөрөө Музанаас гуйж явхаар болсон байв. 12 сартай толдож буй тулаанд Танжиро оролцоод байгаа тул Музан дарахтын тосгонд ч гэсэн Танжиро гарч ирэх магадaltaй гэж үзэн энэ хоёрыг илгээсэн байв. Ингээд дарахтын тосгонд Муичиро, Мицури, Танжиро нарын өмнө дээд сар 1 болон 2 гарч ирнэ. Кокшибо Муичирогийн чадварыг ихээр үнэлэн толдож байх үеэр Незуко болон Танжиро уулзна. Харгас хувь тавилан. Хэдий дүүнч гэлээ буцаа харахгүй нүгэл үлдэж олон хүнийг идэж цавчихгүй бол болохгүй болсон. Незукон хувьд сул дорой хүн амархан алж чадах ч гэлээ ягаад ч юм Танжирог алж чадахгүй эргэлцсэн. Энэ үеэр тэмдэгт сэргээгүй Муичиро болон Мицури Кокшибод ялагдаж Кокшибо Танжиро дээр ирнэ. Эмгийг нь хараад Ёричиг санагдуулсан тул шууд л устгахаар дайрахад Незуко Танжирог хамгаалан зүсүүлнэ. Ой санамж нь эргэж ирсэн байв. Кокшибо Музан самагийн өөдөөс босох гээё гэд сарны амьсгалыг бүрэн хүчээрээ ашиглаж Незуко болон Танжирог зүсэв. Танжиро өхлийн шарх авсан байлаа. Незуко аха тэсэрэ уучлаарай гэд уйлахад Танжиро намайг харин уучлаарай. Тэр орой хамт байж хамгаалж өгөөгүй. Хэцүү байсан биз дээ. Өвдсөн байх та гэд нүдэнэ. Үүний дараа Незукоч Музанд алуулж Кокшибо дарахтын тосгоныг устган чөтгөрийн ангуучид асар их хохирол авна. Мөн Камадо гэр бүлийн удам энд хүрээд тасрав. За ерөн тэгээд айгүй олон замаар л хийж болно л доо. Энэ удаад нэг иймэрхүү боллоо. Дараагийн асуулт. Хэрэг Ёричи хязгааргүй цайзад байсан бол Ёричи хязгааргүй цайзад байсан бол таарсан дээд сараа хэдэн секундэд л устгана. Юуны өмнө эхлээд домоотой таарсаа гэж бодож байна. Ер нь тэгээд манай хідээс нэг золиос шаардахгүйгээр Музаныг ялчих байх шүү. За дараагийнх нь энэ бичлэг дээр жоохон далиж гисэн Наруто эсрэг дүр байсан бол гэж асуусан. Би Нарутог үзээгүй амар олон жил болж байгаа байхгүй юу? Миний хамгийн дуртай анимуудын нэг Кушина Наруто хоёроо уулздаг хэсэг дээр бүр өөрчлөлээ. Тэр нэг жил.
Гэхдээ ер нь дахиж үзэхгүй бол хэрвээ ийм байсан бол хэрвээ тийм байсан бол гэх бичлэг чанартай хийж чадхааргүй л байна. Шууд дахиж үзье гэхээр бас Наруто ч 2 3 өдөрт дуусгаж энэ чадахгүй болохоор. Тийм учраас гоё дэлгэрэнгүй ярьж чадахгүй байх шүү. Юутай ч Наруто багасаа тосгоны бүх хүнээс хол байж тэднэр үзэн ядуулж, айдас төрүүлж, гадуурхагдж өссөн. Зүгээр энэ байхад л анимын эсрэг дөрүүдийн бага наст хүүх байгаа үстэй болно. Наруто ер нь эсрэг дүр болж тосгоныг орхиогүй нь харин ч хажирхалтай хэрэг. Ер нь бол гол түлхүүр нь Ирука сенсей байсан. Тэгэхээр Нарутог эсрэг дүр болгохын тулд Ирука сенсей ч бусдын адилаар Нарутог тоолгүй зайгаа барьсан гэж үзье. Ингэснээр Наруто Мизукигийн эсрэг тулаанд Мизукигээс тосгоны бүх хүн чамайг үзэн яддаг зэргийг сонсож улам гүн харанхуйд унах болов. Энэ үеэр сүүдрийн хувилах жүцүүг хулгайлж Мизукиг ялдаг нь бол хэвээрээ. Гэвч эндээс түүх өөрчлөгдөн. 7 дугаар багт орсон ч гэсэн Какаши болон бусдаасаа хол Саскегээс ч эмо дүр болох бах. Үүний дараа Чүнийн шалгалтын үеэр Гаратай анх удаа уулзаж яг өөрсгөө нэг анх удаа хараад өөртөө нь адилхан санагдаад Чүнийн шалгалтыг дараахан Конохаг орхиж Гара дээр очино. Эндээс 2 жилийн дараа Акацукиг хөдөлж эхэлнэ. Хоёр ч Жинчүрики хамт байгааг мэдээд Гара болон Нарутог Акацукид оруулна. Гэвч Акацукигийн зорилгоо сарны нүд төлөвлөгөөг хэрэгжүүлж бүх сүлтүүдийг цуглуулах штэ. Тэгэхээр эрт орой хизээ нэгэн цагт угаасаа л 1 болон 9 сүлтийг гаргаж авч Гара болон Наруто үхэх нь тодорхой. Харин Саскегийн хувьд Наруто тосгоноос явсан учраас Нарутогийн хурдан өсөлтөнд дарагдаж тосгоныг орхих шийдвэр гаргахгүй. Харин Итачигийн өөрийгөө золиослон Саскег тосгоны баатар болгох төлөвлөгөө бүтэж Саске Нарутогийн оронд тосгоны баатар болно. Үүний дараа Шинобигийн дайн дээр Мадара болон 10 сүлтийн эсрэг Наруто байхгүй Шинобигийн холбоо хялбархан ялагдах бах. Кагуяд зэрэг нь Саске харин Какаши Сакура нартай цуг тэмцэж магадгүй ч гэлээ Наруто байхгүй учраас ялагдах нь цаг хугацааны асуудал. Яг гоё явъя гэхээр айгүй урт бас жижиг деталь гаргая гэхээр үзээгүй удсан болохоор яг гоё хийж чадахгүй байна. Ерөнхийдөө өөрийнхөө санаж байгаа дээр ингээд л оруулчлаа. Дараагийн асуулт. Обонай болон Танжирогийн эсрэг Аказа гинэ. Нзя харцгаая л та. Гиви болон Танжиро Аказаг ялж чадсан тийм үү? Яг нь толгойг нь аваад юутай ч ялт гээл тооцчих. Тэгэхгүй бол толгойг нь авсан ч өгөхгүй энэ төр гэдэг хаар ядаргаатай. Миний бодлоор энэ тулаанд Гиви маш голчлох үүрэг гүйцэтгсэн. Аказатай нэг эсрэг нэг маш сайн тулаан хийж Танжирог нэвт харах ертөнцид нэвтэртэл тэлсэн штэ. Обонайгийн хувьд Гивигийн адилаар тэмдгээ асуудалгүй нээж чадна. Гэхдээ Гиви хашираа дундаж хамгаалтын тал дээр сайн байсан. Тийм учраас Аказагийн өөдөөс тэлж чадсан. Обонайгийн хувьд биеийн хүч болон хурдаараа хашираа дундаа сүүл хэсэгт ордог. Нэмээд хамгаалалт биш харин довтлогоон төвлөрсөн могоо амьсгал ашигладаг. Тийм учраас үхлийн шарх авах магадлал маш өндөр гэж харж байна. Гэхдээ хамгаалтын оронд довтлогоо нэмснээр Аказаг илүү саармагжуулж Танжиро илүү чөлөөтэй тулаанд нэгдэж чадах юм бол үүн дээр нэмээд Обонай болон Танжиро аль нэг нь л хурдхан шиг нэвт харах ертөнцид орж чадах юм бол Аказаг ялах боломж өндөр. Гэхдээ хамгаалт муу байснаас болоод Танжиро Обонай хоёрын нэг нь Аказаг ялсан ч хэлээ аль нэг нь үхэх магадлал бас өндөр. Уул нь Аказагийн өөдөөс хоёр ч нэвт харах ертөнцийг ашиглаж байгаа нь айгуу давуу талтай. Гэхдээ ялцчгүй нэг хамгаалалт дутагдаад аль нэг нь үхэх магадлал өндөр л гэж хараад байна да. Дараагийн асуулт. Хэрэв Музан Накимыг бүх хүчээрээ хамгаалсан бол юу болох байсан бэ? Энэ бол нэлээд ухаалаг асуулт шүү. Накими бол ялцчгүй чөтгөрийн талд маш чухал орон зай эзлэх чөтгөр байсан. Хязгааргүй цайз бол Накимигийн цус чөтгөрийн урлагаар бүтээсэн орон зай үнэхээр лаг чадвар. Музаны хувьд хашира болон ангуучдыг хязгааргүй цайз руу унгасан нь тэмч буруу шийдвэр биш байсан. Учир нь хязгааргүй цайзад чөтгөрүүд маш давуу талтай. Гэхдээ дэд сарны эсрэг хашира нарын тулаанд Накиме тэмч их тусламж үзүүлээгүй шүү дээ. Бүр илүү ангуучдыг төөрөгдүүлж тэгээд дэд сарууд болон хашира нарын тулаанд айгүй төв учруулж чадхаар чадвартай байсан ч хэлээ Накиме тэгээгүй. Энэ дээр нь цайзын гол зүрх нь хөдөлгөж байгаа хөдөлгүүр нь байж иж тийм ил газар суугаад намайг алгаа гэд байж идэг нь бас сонин. Үн дээр яагаад тийм зүйлс болсон бэ гэд бодоод үзэх юм бол Накимийн сууж байсан байрчдын хувьд цайзыг удирдахын тулд үсээ ханд наагаад анх байсан байрнаасаа хөдөлж чадахгүй байсан байх. Нэмээд Музаныг нуухын тулд ердийн үеэс ч илүү цайзыг асар томсгож байсан штэ. Нэмээд энэ тулааны үеэр ч гэсэн нөгөө нэг нүдэрээ Незуког хайж байсан байх магадaltaй. Ер нь Незуког хайж байхдаа үсээ ингээд ханд наацсан байдаг байсан штэ. Гадуур тэгж нүдээ явуулахдаа. Магадгүй Музан энэ үеэр ч гэсэн Незуког хай гэж тушаад болгосон байх. Магадгүй Музан Незуког хайхаа төр болиулаад Накимыг өөрийгөө хамгаалах дээр нь тулаануудад илүү нэмэр болох дээр нь илүү тийм тушаал өгсөн бол үр дүн шал өөр байх байсан болов гэж бодож байна. Үүнээс болж дээд саруудын тулаанд тусламж үзүүлж чадаагүй чөтгөрийн ангуучдад төвөг удах завж чадал нь байгаагүй гэж хараад байгаа. Юутай ч Накимыг илүү анхаараагүй Музаны ялагдлын маш том шалтгаан болсон. Музан Накимыг илүү үр дүнтэй ашиглаж хамгаалж чадсан бол бараг 100 ойрхон хувиар чөтгөрийн ангуучдын ялалт болох байсан гэж бодож байна.
Намайг дэмжиж донешн илгээж бичлэгийн хүсэлт асуулт илгээхийг хүсвэл асуултаа товч бөгөөд тодорхой бичээд явуулаарай. Эсвэл ихэн бичгээр байх юм бол миний бичлэг доор комент үлдээгээд YouTube дэх нэрээ донешныхоо утга дээр илгээж болно. Аль бичлэг доор комент үлдээснээ утга дээр бичээд явуулаарай. Асуултаа 1000-аас дээшээ донешноор хүлээж авч байгаа шүү. Хэд олон асуулт болоод байгаа? 200-300-ийн. Өндөр өмнө дүнтэй хүсэлт орж ирэх юм бол тусгаалan урт эсвэл бүтэн нэг л бичлэг болгоод тусгаалan оруулж өгнө. Гэхдээ хүсэлтээсээ хамаарна шүү. Өндөр үнийн дүн илгээсэн ч хүсэлт нь урт ярихаар сэтэв биш байх юм бол тэмч урт болохгүй. Гэхдээ чанартай хийж өгөхийг хичээнэ. Энд part 6 маань энэ түрээ дуусч байна. Part 7 дээр бас олон асуултууд байгаа. Subscribe хийгээд хонхоо дараа төлөж аваарай. Тийм. Асуулт илгээгээд тэр нь одоогоор бичлэг болж ороагүй байх юм бол санаа зовох хэрэггүй. Угаасаа оруулна. Зав зайнаас шалтгаалж байгаа шүү.